Мэдээ үргэлжилж байна. Нийслэлийн газрын албанаас иргэд аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сонгож ирсэн. Харин өнөөдөр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батболд 15 жилээр сонгох захирамжийг гаргалаа. Газар эзэмших хугацааг сонгосноор иргэд аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн газартаа үйл ажиллагаагаа тогтвор суршилтай хөрөнгө оруулалтын зөв бодлого төлөвлөлт хийж төрийн хүнд суртал хяналт шалгалтын давхурдал дарамтгүйгээр ашиглах боломжоор хангагдаж байгаа юм а. Хамгийн гол шалгуур нь газрын төлбөрөө тогтмол төлдөг, тухайн газартаа үйл ажиллагаагаа явуулдаг байх хэрэгтэй. Харин газар эзэмших эрх авчгаад төлбөрөө төлөөгүй үйл ажиллагаагаа явуулаагүй аж ахуйн нэгж иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болжээ. Газрын төлбөрөө эзэмшсэн газраа бүтээн байгуулалт үйлдвэрлэлд эрхэлж байгаа иргэд байгууллагууд бол сонголтыг шууд хийж байхаар болжээ. Тэгэхээр бид нар эхний захирамжаа бол та бүхэнд танилцуулсан. Энэ хөтөлбөрийн хүрээний хамгийн эхний шийдвэр бол орон сууцны хороол дундах талбайд дахиж орон сууц нэмж барих, за мөн бизнесийн зориулалттай офисын барилгыг барихыг бол хоригдсан захирамж байсан. За одоо хоёр дахь энэ хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа бас хоёр дахь томоохон цогц харах хэмжээг бас би өөрийн биеэр иргэдтэй танилцуулъя гэж бодсон. Газар эзэмших гэрчлэгээ дахин газрын албан дээр ирж хэн нэгэн албан тушаалтанд сонгуулж гарын үсэг авахгүйгээр явах болцоо нөхцөл олгож байгаа маа. За энэ нь бол иргэдийн зүгээс өөрийнхөө газар дээр хөрөнгө оруулалт татах, үйл хөдлөх хөрөнгөө байгуулах, барих энэ болцоог нь бол олгож байгаа маа. Ер нь бол цаашдаа бол Улаанбаатар хот газрын бирж байгуулнаа. Сая засгийн газрын хуралдаанаар барилга бот байгуулалтын яамны хувьд бол газрын бирж байгуулах журам нь бол гарцсан байж байгаа. Улаанбаатар хот газрын биржтэй болоод өөрийнхөө газрыг нээлттэйгээр хамгийн үнэтэйгээр борлуулах юм болцсон нөхцөл хүрдэн. Энэ өөрөө Улаанбаатар хотын төсвийг бүрдүүлэлтэд иргэдийн төлөөх, нийтийн төлөө хийх ажлын санхүүжилтөнд ихээхэн иргэн нөлөө бол үзүүлнэ гэж би үзэж байгаамаа. Хотын төв хэсэгт ялангуяа нэлээх хэмжээний газар авчаад газраа эргэлтэнд оруулаагүй нэлээх хугацаа өнгөрсөн газруудыг бол тооллого явагдаж байгаа. Тэгээд тухайн газруудад хугацаатай мэдэгдэл өгөөд тэгээд газрынхаа дахин эргэлтэнд оруулах, зарим нь ямар хүчингүй болох, ямар нь үргэлжлүүлэх, ямар ч хугацаатай өргөх юм бэ гэдэг бол шийдэх зайлшгүй шаардлага. Зүгээр одоо ингээд газраа буцааж өгөхгүй тул ухаад орхигдсон. Тэр нь одоо хог, шороо одоо ерөөсө муу мухаг өөр болсон юм газруудад нэлээ их байж байгаа. Тийм үү энэ газруудаа бол зэгцэлнэ. Нөгөө талаас нь бид нар бол бас иргэдтэй боломж олгох. Энэ хоёрыг бол зэрэгцүүлж хийж явна гэж. Үүнээс хойш газар эзэмших эрхийн хугацаагаа сонгуулах шаардлагатай иргэд аж ахуйн нэгжүүдийн хүсэлт өргөдлийг үндэслэн ямар нэгэн тусгай шаардлага нөхцөлгүйгээр сунхаар болжээ. Олон жилийн турш нийслэлийн иргэдийн хардлага шөмжлөлийг дагуулсаар ирсэн газрын албаны хүнд суртал авилгын нэг хэлбэрийг таслан зогсоосон шийдвэр болж чадсанд иргэд аж ахуйн нэгжүүд талархалтай хүлээж авна гэдэгт нийслэлийн удирдлагууд итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм а.